Батцорог төлөөлөгч асуулт асууя. За нийслэл иргэдийн хурлын төлөөлөгч нартай мөн нийслэлийн харийн хэлтс агентлагийн дарга нартай энэ өдрийн мэндийг хүргье. За би нэг 2 асуулт асууя. За яг энэ юуны метроны маань хамгийн баруун талын стейшн буюу эцэн энэ Сонгон хайрхан дүүргийн 20 дугаар хороо Сансгалангийн уулзуур дээр байгаад байна. Энээс цаашаа төлөвлөж байгаа нийтийн тээвэр их багтаамжийн нийтийн тээвэр төлөвлөж байгаа юм байна уу? Эсвэл метро өөрчлөх юм уу? Өргөжлөхгүйгээр энэ метроны эцсийг толгойд дэд буюу толгой дотруугаа юм холох боломж байгаагүй юу? гэсэн ийм 2 асуултыг асууя. Дараа нь дахиад асууя. Мөнх талаа. Батцорог төлөөлөгчийн асуултанд хариулъя. За хурлын даргын асуултаар өөрийгөө эхлээд танилцуулъя. Нааг Мөнх талаа гэдэг. Би Монголд халаа сургуулиуд өгсөд Японы Кёотогийн сургуульд дид үтсийн инженерингийн буюу яг энэ инженерийнхаа чиглэлээр суралцж өгсөд Японы зөвлөх инженеринг компанид 5 жил хагас ажилласан. Энэ хугацаанд Японы Хоккайдогийн төмөр замын бас яг энэ түнэлийн хэсэгт нэг пакэж буюу нэг багц хариуцсан менежер болон Шри-Ланк, Бангладеш тэгээд Египт улсын бас метроны төслүүд дээр зөвлөх инженерингийн багт нь Дова инженеринг компани гэж сууж байгаа шиг би бас залуу инженер болоод ингэж метроны 3 өөр төсөл дээр ажиллаж байгаад хамгийн сүүлд Египтийн Кайро метроны 4-р шугам дээр ажиллаж байгаад Улаанбаатарын хамгийн анхны метроны төсөл дээр хувь нэмрээ оруулахаар ирж карьераа өөрчлөөд ирсэн байгаа. Тэгээд та бүхнийхээ дэмжиж байгаад маш их баярлалаа. За Батцорог төлөөлөгч асуултанд хариулъя. За Улаанбаатар хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ийн хүрээнд баруун толгойтоос бүр баруун тишээ шинэ дэд төв шинэ төв байгуул Сонгон хайрхан төв байгуулахаар төлөвлөж байгаа. За энэ хүрэхэд манай метроны шугамын урт маань 19.4-өөс 25 хүртэл болж сунах ийм 2 дугаар хэсгийн ерөнхий төлөвлөгөө байгаа. Тийм болохоор бид одоогийн байдлаар Сонгоолонгийн уулзуурын дөнгөж наахан хавьд буюу тэр хавьд эцсийнхаа зогсоолыг өртөөг төлөвлөд байгаамаа. За мөн зам тээврийн яамнаас техник эдийн засгийн үндэслэл яг хийгдэж байгаа. Бас толгоотын тэр Сонсголонгийн уулзуураас эхлээд шинэ нисэх онгоцны буудал Хүннүү хот хүртэл тавих зорчигч тээврийн хөнгөн төмөр замын төсөл бас эндээс ихтэй ингэж уялдаж ажиллахаар бас зам тээврийн яамтай бид шуурхай штабын хүрээнд ажиллаж байгаа учраас өртөөний байршлаа тэнд сонгосон байгаа гэж тайлбарлая. Тодруулж суух Батцорог төлөөлөгч тодруулга 1 минут. За ойлголоо. За сая түрүүн бас төлөөлөгч нар хэлээд илээ. Энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслэр нь метроны төсөлтэй холбоотой энэ хийгдэх үе шатны ажлуудаа бас тодорхой мэдээлж явахгүй бол иргэд бас ойлголт бас дутуу байгаа. Тэгэхээр энийг бас олон нийтэд мэдээллийн хэрэгслэр сайн цацж өгөөрэй. Сая бас энэ толгойтын Сонсголонгийн уулзуураас цаашаа бас дахиад сунах ийм асуудал байгаа юм. Энийг бас тодорхой бас ярилцж явах бол манаас Сонгон хайрхны иргэд бас энийг бас тодруулж асууж өгөөч гэсэн тэнэд байгаа асууж байгаа. Баярлалаа. За санал хэллээ. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж дууслаа.